Сайн байцгаана уу? Орой минь төргий бүгдээрэнд нь. За та нарыг эзэн дотор харах сайхан байна. За миний хувьд залуучуудын цуглаан дээр ингээд 6 удаа үг дамжуулж байна. 6-7 хоног та нартай хамт бас эзний үгээр амьсгалах, хамтдаа 3 орой болгоныг та нартайгаас хамт өнгөрүүлэх үнэхээр сайхан байлаа. За тэгээд энэ өрөө бүгдээ бас хамтдаа эзний үгээс уншия. Тэгээд би та нарыг Библийн нэгээд дуулал 136 дахь бүлгийг гаргаасаа гэж хүсэж байна. Дуулал 136. Дуулал 136. За удахгүй талархлын баяр, удахгүй ч ухтай маргааш талархлын баяр шүү дээ. Тийм ээ. Талархлын баяр болж гин одоо ер нь угаасаа. Талархлын баяр. За тэгээд талархлын баяр болж байгаа учраас бүгдээрээ талархлын сэдвээр эзний үгийг өнөөдөр хамтдаа суралцгаая. Дуулал 136. За энэ номыг энэ бүлгийг уншихдаа энэ 26 ишлэлтэй бүлэг байгаа. Энэ бүлгийг уншихдаа бүгдээрээ ингэж уншмаар байна. Ишлэл болгон дээр эзэн талархах тун тэрээр сайн сайхан бөгөөд түүний хайр инэрл мөнхийх. Бурхан талархах тун ингээд талархах тун гэдэг нэг цэг аваад байгаа ч. Тэгээ нэг хэсэг нь энэ эзэн талархах тун гэдэг үгийг уншаад харин дараагийн өгүүлбэрийн нөгөө хэсгийг уншаад яваад байна. За тэгвэл ингэж уншаад яваад тах уу. За энэ талынх нь эзэн талархах тун гэдгийг уншаарай. За арын өгүүлбэрийн болохоор энэ талын игнэнийх уншаад байна гэсэн үг шүү. За 1-2-3 эзэн талархах тун тэрээр сайн сайхан бөгөөд түүний хайр инэрл мөнхийх. За одоо түүний хайр инэрл мөнхийх. 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 Египтийн ууган хүүхдүүдийг хороосон түүнд талархах тун. Израилийг тэдний дундаас гарган авчирсан түүнд талархах тун. Хүчит гарс сунгасан мутраар гаргасан түүнд талархах тун. Улаан тэнгисийг хоёр хуваасан түүнд талархах тун. Түүний дондоор Израилийг гаргасан түүнд талархах тун. Харин фараон ба түүний их цэргийг улаан тэнгис сүрүүлсэн түүнд талархах тун. Ард түмнээ цөлөөр дагуулсан түүнд талархах тун. Агуу хаадыг бут цогсон түүнд талархах тун. Сүр хүчит хаадыг хороосон түүнд талархах тун. Аморичуудын хаан Сихоныг алсан түүнд талархах тун. Башаны хаан Огийг алсан түүнд талархах тун. Газар нутгийг нь өг болгон өгсөн түүнд талархах тун. Өөрийн зарц Израильд өг болгосон түүнд талархах тун. Биднийг дорд үед маань дурсан сансан түүнд талархах тун. Биднийг өснүүдээс маань аварсан түүнд талархах тун. Бүх махбодод хоол хүнс өгдөг түүнд талархах тун. Тэнгэрийн бурхан талархах тун. Түүний хайр инэрл мөнхийх. Амен. За дуулал 136 дугаар бүлэг бол талархлын бүлэг гэж ойлгож байна. Ерөөсөө энэ 26 ишлэлдэр 20 зургууланд нь түүнд талархах тун гэсэн үг явж байгаа тийм ээ. За юунд талархаж байгаа юм бэ гэхээр ерөөсөө бүтээлээс ахуулаад Израилийн ард түмнийг Египтэд боочлогдож исэн үеэс ахуулаад тэднийг чөлөөлөөд амлагдсан газар аваачаад
За тэгээд амлагдсан газар тэднийг амар жимээр амьдруулсан тэр амьдралыг хүртлэх хугацаанд одоо Бурхны хийсэн бүх үйлсийг энэ 26 ишлэлээр дурдж байгаа. Та нар нэгдүгээр ишлэлээс нь харах юм бол тэр сайн бөгөөд хайрын нэрлэн мөнхих гэсэн тийм ээ. Хоёрдугаар ишлэлээр түүний хайр түүн таларханд түүний хайрын нэрл мөнхих гэж хэлээд. За тэгээд 1-3 дугаар ишлэл гуруула түүн талархах түүний хайрын нэрл мөнхих гэж яриад. Тэгээд 4-р ишлэлээс ахуулаад агуу гайхамшгуудыг ганцаар үлдэгч түүн талархах тун гэд тэгээд тэнгэрсийг бүтээсэн тэрний дараа нь усан дээгүүр газрыг дийлгсэн ингээ бүтээлээс эхлээд явж байгаа ч тэгээд түүний дараа яасан өдрийг нараар өдрийг захируулсан сараар шөнийг захируулсан гэж ингэж яриад ингээ бүтээлийн тухай яриад за ингээ бурхан бол бүтээсэн гэдгийг энэ хэсгээр дурдаа дараа нь Египтийн ууган хүүхдүүдийг хороосон гэж Египтээс одоо гитлэл намны түүх эндээс одоо орж ирж байна. Тэгээд Египтээс Израильчуудыг чөлөөсөн түүн талархах тун гэж ингэж яваа. Тэгээ улаан тэнгисийг гаталсан, фараоны цэргүүдийг живүүлсэн, тийм ээ цүлд тэднийг удирдсан, Аморчуудын хаан тэгээ бусад нөгөө хаад Башаны хаан цэргийг устгасан. Тэгээ газар нутгийг өглөөсөн. Газар нутгийг өвснийхаа дараа дор дорох үед нь бас дурсан санж ивэлээ үзүүлсэн тэр бурхан, өснүүдээс нь аварсан тэр бурхан, хоол хүнс өгдөг тэр бурхан гэд өөрөөр хэлбэл одоо бүх Израилийн ерөнхийдөө одоо амлагдсан одоо бүтээлээс ахуулаад амлагдсан газар ороод амлагдсан газар орсныхаа дараа ч гэсэн одоо уналттай босгодтой байсан шүү дээ Израилийн түүхч өөрөө. Тэгэхээр тэр үеийг хүртлэхийг бол энэ хаадын үеийг хүртлэхийг бол энэ дуулал 136 дахь бүлэг дээр бол дуулж өгүүлсэн юм байна. Тэгэхээр эзэн талархах тун гэж хэлэхдээ юуны төлөө талархсан гэхээр Тэнгэрийг бүтээснийхэн төлөө талархсан, газрыг бий болгосныхэн төлөө талархсан, усыг бий болгосныхэн төлөө талархсан, гэрлийг бий болгосныхэн төлөө талархсан. Израильчуудыг Египтээс чөлөөснийхэн төлөө талархсан. Тэгээд тэднийг одоо удирдан залж, тэднийг хангаж, тижээж, хамгаалж, тэднийг босгож байгуулж исэн болгоныхын төлөө талархсан байна. За тэгвэл энэ хэсгээс би бас өнөөдөр та бүгдээ зориулж байна тий. Бид нар юу гэхээр өөрийнхөө амьдрал тохиолдсон эзнийг хийсэн жоохон гэлтгүй бүх зүйлд эзэнд бас талархаж байгаа нь чухал юм аа. Тэгээ та хэр зэрэг талархдаг хүн бэ, тийм ээ? Яагаад гэвэл талархал гэдэг бол бидний итгэлийн хэмжээг харуулдаг нэг чухал үйлс байдаг. Талархал гэдэг бол бидний одоо ариун сүнсээр хэр дүүрэн байгаагийн шинж тэмдэг байдаг. Талархал гэдэг бол эзэнтэй одоо учран уулзаж, эзнэр ивэл өрөөлийг авсан одоо тэр хүний шинжийг талархал гэдэг зүйл бол өөрөө илэрхийлж байдаг. Талархаж чадахгүй байна гэдэг бол үнэхээр одоо эзний ивэл өрөөлийг амсаагүй бөгөөд эзэн тэр хүний төлөө яг үнэндээ юу хийж байгааг ч гэсэн бас сайн ойлгоогүй хүн байна гэж бас харж болохоор. Зарим хүмүүсийн хувьд талархал гэдэг бол зүгээр залбирлын оршил байдаг. Зүгээр залбирхтаа л автоматараа баярлалаа бурхан минь гэж ингээл эхэлдэг шүү дээ бид нар чинь. Ингээл эхэлдэг. Тэгэхээр энэ талархал зүгээр амны уншлах болсон. Уншлах мэтэр ингэж бид нар талархаж залбирх гад байдаг. Тэгэл сурсан цангаараа төгсгөлд нь баярлалаа Есүсийн нэрээр залбирлаа. Тэгэл ингээл нэг эхэнд нэг талархаж эхлээл төгсгөлд нэг талархаад ингээд дуусах тохиолдол бас байдаг. Тэгэхээр талархал гэдэг бол зүгээр нэг одоо залбирлын өмнө хэлдэг нэг юм одоо юу гэдгийг нэг мэндийн нэг одоо нэг 5 үг бас биш юм. Тэгэхээр талархал гэдэг бол өөрөө маш гүн гүнзгий утга учиртай. Талархал гэдэг бол өөрөө бидний эзэнтэй харилцааг мань харуулдаг. Талархал гэдэг бол бидний итгэлийн хэм хэмжээг бас тод харуулдаг юм чухал зүйл байна. Тэгээ талархал зөвхөн талархал гэдэг өөрөө бурханд өргөх ангилын тахилд тооцогддог. Талархал гэдэг бол бурханд мөргөлд ордог ийм чухал зүйл байгаа. Тийм болохоор бид нэр талархалд ач холбогдол өгдөг байх нь их чухал юм аа гэж тийм. Тэгээ бид нар уух юмдаа их ач холбогдол өгдөг. Ингэж өгөөч, тэгж өгөөч, ингэж өгөөч гэсэн залбиралдаа их ач холбогдол өгдөг мөртлөө яг талархал хэсэг дээр болохоор төдийлөн ач холбогдол өгөхгүй байх тохиолдол бидний хувьд бас нэлээдгүй байдаг. Тэгэхээр бид нар залбирахтаа, бурханд талархахтаа чин сэтгэлээсээ талархах тийм. Тэг үүнхээр бүр онцолж талархна гэдэг ямар чухал юм бэ гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй байна гэж. За тэгээд талархлын баяр болж чинь тийм. Талархлын баярын утга учирыг та нар надаар хэлүүлдэхгүй мэдж байгаа бох. Америкт одоо олон жил болсон та нар талархлын баярын утгыг мэдхгүй бол одоо өөр хэм мэдэх үү гэж тийм. Одоо би та нарт ирээдүйн талархлын баяр гэдэг чинь гэдэг одоо яриад дэлтайн биш одоо тэгээд үг төвхийн та нар өөрсдөө бүгдээ мэдж байгаа шүү дээ. Тийм ээ үнэхээр энэ хоосон газар нутаг дээр одоо ирсэн энэ ядуу зүдүү хүмүүс ирээд одоо өсөж даарч хөрж хөлдөж өгч исэн тэр хатуу ширүүн он жилүүдэд эзнээс одоо амьдралыг залбирч гуйж бурханд хэдэн үнэхээр амьдралыг
ерөөсний улмаас тэд нар бол одоо талархлын баяр гэдэг хэдэн зууны тэртгээс тэмдэглэсээр ирсэн байгаа шүү дээ Израиль. Одоо энэ Америкийн ард түмэн тийм ээ. Тийм учраас энэ бүр уламжлалт баяр нь болоод явчихсан тийм. Тэгээ өнөөдөр Америкчууд талархлын баяр гэдэг юмыг хэдийгээр тэмдэглэж хийж байгаа ч гэсэн бурхан талархаа бол орхигдуулцдаг тийм. Турки шархаа бол хийгээд байна. Гэр бүлэрээ цуглахаа бол хийгээд байна. Бие биендээ бэлэг сэлтөхөө бол хийгээд байна. Баярлаж шоудхаа бол хийгээд байна. Тэгвэл гол юмаа мартчихдаг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө бурхандаа талархах нь хайцсан бэ. Нөгөө намайг хивээсэн, биднийг хивээсэн, бидний амьдралыг өрөөж байдаг эзэн талархах нь гэдэг нөгөө гол юм нь байхгүй болцсон, тийм ээ. Өөрөөр хэлбэл гол шигтгэн байхгүй болцсон, тийм. Та нар ингээд нэг юм шигтгэн онцон бүгд зүгээр ямар байдаг вэ? Октоудаас би асууя. Шигтгэн онцон эмэг зүйл ямар байх вэ? Тэгээд хичнээн одоо ийм эмэг байлаа гэд шигтгэний ормон тэнийг хонхоогод харлаад байж байгаа ийм одоо бүгж зүүцсэн эсвэл тийм зүрх зүүцсэн тийм эмэг зүүцэн явж байгаа бол одоо энэ утгатай юу? Ямар ч утга байхгүй тийм. Тэгэхээр энэ талархлын баяр гэдэг юм чинь Thanksgiving гэж одоо ингээл хийгээл байгаа. Тэгэхээр энэ Thanksgiving гэдэг чинь ер нь Black Friday-ийн төлөө хийгээд байгаа юм уу? Яг зорилго нь бас юу юм тийм ээ нэг хямдралын төлөө баярлаад байгаа юм уу? Эсвэл нэг сайхан Турки чанж идээд шарж идэхийн төлөө баярлаад байгаа юм уу? Эсвэл зүгээр нэг хамаатан саднараа цуглаад ингээд чи сайн уу би сайн уу гэж ингээд уулздаг хүмүүс нэг уулзаал тэрэндээ илүү ач холбогдол өгöd байгаа юм уу? Эсвэл бие биендээ одоо бэлэг сэлт өгөхтөрөө илүү ач холбогдол өгöd байгаа юм уу? Гэтэл эзэн талархал гэдэг нь хаана байна гэдэг асуудал яригдчих. Тийм болохоор бидний хувьд ялангуяа маргааш тийм ээ би та нарыг энэ дуулал 136 дугаар бүлгийг би уншаасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ дуулал 136 дугаар бүлгийн дагуу та нар ингээд дэвтэр дээрээ ингээд дуурайлгаад өөрийнхөө амьдралын дуулал 136 би бичээсэй гэж хүсэж байна маргааш. За яагаад гэвэл эзэн талархах тун тэрээр сайн сайхан бөгөөд түүний хайр инэрл мөн хийх, бурхан талархах тун түүний хайр инэрл мөн хийх, эцдийн эзэн талархах тун түүний хайр инэрл мөн хийх, агуу гайхамшгуудыг ганцаар үлдэж түүн талархах тун түүний хайр инэрл мөн хийх энтергээд энэ мэрэгнэр тэнгэршиг бүтээсэн да гэж явж яснаа. Яг энэ 10 дугаар ишлэл Египт дээр ирэнгүүтээ та өөрийгөө оруулж олно шүү дээ. Доорч намайг Америкт авчирсан түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Өнөөдрийг хүртэл ажиллаар хангасаар ирсэн түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Гэхдээ тийм үстэй why not? Амар англиар ярьсан шүү нөгөө хичээс галт ярьцсан. Тэгээд одоо хүчит гар сунгасан мотраар гаргасан түүнд талархах тун гэдэг дээр нь одоо юу гэж хэлмээр вэ те? Хүчит гар сунгасан мотраар ногоон карт олгосон түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх энэ төр гэл ингээд одоо өөрийн дуулал 136 дахь бүлгийг та нар бичээрэй заа юу. Өнөөдөр би гэрийн даалгаварт өгсөн шүү. Наадах чи би шалгахгүй, бурхан шалгана. За яа. Тэгээ та нар өнөө орой очиад өөрийн гэсэн дуулал 136 дахь бүлгийг бичээд маргааш өглөө босонгуудаа эзэнт өөрийнхөө дуулал 136-аар гараа өргөөд эзний өмнө гэртээ сайхан сүгдэс суужгаад эзэнт талархлыг өргөөрөө. Эзэн магтаалыг өргөөрөө. Амен. Энд чинь жинхэнэ хүндлэл юм шүү. Энд чинь бурханд өргөх жинхэнэ тааламжид амьд авилуун үнэртэй тахил юм шүү. Амен. Тэгээ өөр амьдрал чинь одоо юу болсон бэ? Улаан тэнгисийг хоёр хуваасан түүнд талархах тун гэлдэг чинь тийм. Эмэргээшнд баригдсан байхад мань аварсан түүнд талархах тун гэл ингээл дууж бас болох нь шүү дээ. Тийм үстэй юм чинь. Тийм энд мастер сургасан түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Тийм виз хадгалахад тусалж байгаа түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Үр өгөд төрүүлж өгсөн түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Энд дэрүүлээд бороотой уучруулсан түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх. Төгөлдөртөө суулгасан түүнд талархах тун түүний хайр инэрл мөн хийх энэ төргээд тэгэл доож олох нь шүү дээ. Одоо аюуштай суулгах гэж байгаа түүнд талархах түүний хайр инэрл мөн хийх энэ төргээд тийм ээ. Оког илгээсэн түүнд талархах түүний хайр инэрл мөн хийх энэ төргээд одоо байж болох нь шүү дээ. Гэх мэтчлэн ингээд одоо та нар өөрсдийнхээ амьдрал үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа ажил үйлсийнхээ төлөө тийм ээ. Эсвэл Монголд ээж аав минь амьд зэрүүн байлгаж эрүү саруул байлгаж байгаа түүнд талархах түүний хайр инэрл мөн хийх гэдэг ингээд нэг өөрийн гэсэн нэг дуулал 136 дахь бүлэг хүн болгонд байдаг байхгүй юу? Тийм учраас тэр өөрийн гэсэн дуулал 136-гаа бичих үед би та нарыг ариун сүсээр дүүрнэ гэдэгт итгэж байна маргааш. Өнөөдөр орой ч юм уу. Би үнэхээр тэрийг бичиж явахдаа эзэн ямар агуу юм бэ гэж та нар үнэхээр ариун сүсээр дүүрнэ. Тэрийг бичиж явахдаа та нар итгэлээр босно. Тэрийг бичиж явахдаа та нар итгэлээр барьж байгуулагдана. Би ямар их хайр инэрл ерөөл ивэл хүртсэн хүнгээ гэдгээ та тэр үед бас харах байгаа гэж би найдаж байна. Амен. Тийм учраас эзэн жинхэнэ талархлыг өргөж амьдарцгаая. Жинхэнэ Thanksgiving-ийг бол бид нар хийдэг байхгүй юу? Тийм ээ.
Тэг жинхэнэ Thanksgiving чинь одоо зүр Туркиндэж байдаг юм биш яг үнэндээ бол. Жинхэнэ Thanksgiving чинь яг бурхан Thanksgiving байгаад байгаа байхгүй тийм ээ. Тэгжээж эзний ивэл ерөөл бидний дээр байх болно. Та нар хэн нэгэн сайн зүйлийг хийж өгөхөд эргээд тэр хүн талархахад та нар баярлдаг уу? Хэн нэгэн сайн зүйлийг хийж өгөхөд тэр хүн танаас эргээд баярлалаа гэж хэлэхгүй байхад та нар ямар байдаг вэ? Тийм үе байсан уу та нарт? Хэн нэгэнд ингээд тусалчаад байдаг. Тэгээ нөгөө хүн чинь ямар баярлаа байхгүй, thank you байхгүй. Ядаж thank you very much зачин байхгүй маа гэхэд ядгана thanks ч байхгүй те зүгээр. Тийм байхгүй та нар ямар байдаг вэ? Тэгвэл бурхан бас ямар байдаг вэ? Тийм ээ. Бид нар заримдаа бусдын тусламж ивэлийг аваад бусдад талархаа мартчихдаг. Яг л үүншгээ бид нар бурхан талархаа бас мартдаг. Тийм ээ. Бид нар хэн нэгэнд ямар нэгэн байдлаар тусалсны дараа тэр хүн надад талархлаа илэрхийлээсэй гэж бид хүсдэг. Харин талархлаа илэрхийлэхгүй бол бид нар гомддог. Тийм ээ. Тэгээд за туссан туслаагүй ялгаагүй л байжтэй ч гэдэг юм уу. Ингэж бодохдгүй бас бидэрт байдаг. Тэгвэл бид өнөөдрийн хүртэл эзний ивэл ерөөлийг авч амьдарч ирсэн. Харин эзэн бид хэр зэрэг алхам тутамдаа талархаж амьдардаг байна. Өнөөдөр бид ингээ амьсгалаад амьдарч байгаа. Өнөөдөр бид идэж уугаад гэр оронтой байгаа тийм ээ. Тухтаа ингээд орондоо хөвтөд тухтаа сайхан унтаж амарч байгаа маань үнэхээр бурхны ивэл юм аа. Тэг хүн ингээ өвдөөд ингээ бие нь өвдөөд маш хэцүү болоод ингээ эмнэлэг твтээд олон хоногоор имчилгээ хийх үедээ тийм ээ. Тэг эрүүл үедээ ингээ зүгээр энгийн хүн шиг ажиллаж амьдарч байгаа маань ямар агуу бурхны ивэл байсан бэ гэдгийг ойлгодог шүү дээ. Тийм. Харин бид өвдөөд юм уу зовлон бэрхшээл үүсэх үедээ яадгүй гэхээр энгийн зүгээр хийдэг юмаш хийж чадахгүй үедээ хүн гэдэг амт чинь ямар өчүүхэн сул дорой. Тэгээ бурхны ивэл байсан учраас би өнөөдөр хүртэл эрүүл сарвал ажиллаж хөдөлмөрлөж идэж ууж өмсөж зүүж бусдад адилхан инээж хөөрж амьдралын сайн сайхныг амталж би өнөөдөр амьдарч исэн байна гэдгээ хүн нэг өдөр юу ч хийж чадхаа болсон хана гинт сандаг гинт мэдэрдэг. Тэгээд би өөрөө эрийн сайндаа өөрөө сайндаа мундагтаа би өнөөдөр ингэж яваагүй харин эзэн намайг ивэсэн учраас би ингэж явж исэн байна гэж зарим хүмүүс ухаардаг. Тэгээд бид заавал тийм үед очиж ухаарч иж сайн нэг бурхан талархал өөрөө хэрэггүй тийм ээ. Харин бид алхам тутамдаа эзний өгж байгаа ивэл ерөөл болгонд бид нар бурханд баярлал дорд баярлал явуучих бол зүгээр юм байгаа шүү дээ. За тэгэхээр талархлын тухай би дараах Библийн 7 сүнслэг үннийг өнөөдөр би та нартай товчхон хуваалцъя гэж бодож байна. Талархлын тухайх Библийн 7 сүнслэг үннийг би та нарт ярих гэж байна. Талархал бол итгэл юм аа. Амен. Талархал бол итгэл юм шүү. За Лук 17 дугаар бүлгийн 15-аас 19 дугаар ишлэгийг уншъя. Шинэ гэрээрөө Лук 17-гийн 15-аас 19. Лук 17-гийн 15-аас 19. Есүс хулган яар өвчтөе буюу уйман өвчтөе 10 хүнийг эдгээсэн байдаг. 10 хүнийг эдгэж өгсөн байдаг. Гэтэл тэр 10 хүнээс нэг нь л Есүс тэр буцаж ирж баярлаа гэж эзний өмнө өвдөгс өвдөн хөсрөө онон талархсан байдаг. За би Лук 17 дугаар бүлгийн 15-аас 19 дугаар ишлэгийг уншъя. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж чанга дуугаар бурхныг алдаршуулан Есүсийн хөлтөнд нүрээрээ унаж түүнд талархал өргөв. Тэр самар хүн байжээ. Манай монголчуудынхаар бол хятад хүн байжээ гэж уншия л та. Яг бол юудэчүүд самарчуудад дургүй байсан байхгүй юу? Тийм ээ. Есүс 10 хүн эдгэгдсэн биш үү? Харин босож ирсэн хаана байна? Энэ харь хүнээс өөр хинч бурханд алдрыг нь өргөхөр буцаж ирсэнгүй юу гэд тэр түүнд бос замаараа яв. Итгэлчин чамайг эдгэлээ гэж хэлсэн ба. Амен. Тэгэхээр эзэн дээр буцаж ирж талархсан тэр хүнд хандаж Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл итгэлчин чамайг эдгэлээ гэж хэлсэн ба. Харин нөгөө 9 хүн адилхан эдгэрсэн мөн. Гэхдээ тэд буцаж ирж Есүст талархлаа илэрхийлээгүй. Бурханд алдрыг өргөөгүй. Зүгээр эдгэрэл тэгэл эдгэрсэн одоо эрчиндээ хөөрсөн сэтгэлдээ одоо тэгэл өстө гэрийн зүг зүгээр өстө цогцсон баг тийм ээ. Өстө явж гисэн баг тийм ээ. Юу Есүс одоо юу нөгөө бурхан тийм. Харин тэр 10 одоо хулган яар өвчтөе хүн зөвхөн нэг л хүн Есүстэй буцаж ирээд түүний хөлд өвдөгс өвдөд нүрээрээ унаад бурханд алдрыг нь өргөөд талархал өргөсөн ба. Тэр хүн ямар хүн байсан? Нөгөө юдэчүүдийн хамгийн ад үздэг самар хүн байсан ба.
Юудэшүүд өөрсдөө маш бурханлаг гэж боддог байсан. Харин самарчуудыг бол бурхны хүмүүс биш гэж доош нь хийдэг байсан. Гэтэл нөгөө бурхны хүмүүс биш гэж доош нь хийдэг нөгөө хүн нь жинхэнэ бурхны хүн шиг талархсан байна. Гэтэл өөрсдөө бурхны хүн гэж бардамнадаг нөгөө юудэчүүд чинь Есүс дээр ирж талархсангүй. Тэгээд энэ байдлыг харсан Есүс юу гэж хэлсэн? Би 10 хүн идгээсэн биш үү? Нөгөө 9 нь хаана вэ? Энэ харь хүн л бурханд алдрыг өргөхөөр босож ирлээ гэж юу гэж. Тэгээд энэ харь хүнд юу гэж хэлсэн гэхээр бос замаараа яв. Итгэлчин чамайг идгэлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэлчин чамайг идгэлээ гэдэг үгийг Есүс энэ самар хүнд л хэлсэн байна. Итгэлчин чамайг идгэлээ. Тэгэхээр талархал гэдэг бол итгэл юм. Итгэлтэй хүн бурханд талархдаг. Талархал бол итгэлийн хэмжээ юм. Хэрвээ бид эзэн талархаж чадахгүй бол та тэр хэрээрээ эзэнд итгэлтэй бос байна л гэсэн үг. Хэрвээ та бурханд өөртөө байгаа бүхнийхээ төлөө талархаж байгаа бол та эзэнд тэр хэрээрээ итгэж байна гэсэн утгатай. Та өөртөө байгаа бүх зүйлийнхээ төлөө бурхан талархаж амьдрч чадж байгаа бол надад байгаа болгоныг бурхан өгсөн гэдэгт та итгэж байгаа гэсэн утгатай. Та өөртөө байгаа болж байгаа үйл явц өдөр тутмын амьдралын бүхэл зүйлдээ бурханд үнэхээр чин сэтгэлээсээ талархаж чадж байгаа бол энэ бүхнийг эзэн миний төлөө хийсэн гэж та эзний өмнө өчөж байгаа та яг адилхан гэсэн үг. Эзэн тэрийг чинь харахтаа итгэлчин чамайг идгэлээ гэж хэлдэг юм аа. Амен. Талархал гэдэг бол итгэл юм. Талархал гэдэг бол итгэлийн үр жимс юм. Шууд үр жимсэн юм. Хэрвээ итгэлгүй бол тэр хүн бурхан талархаж чадахгүй. Харин итгэлтэй байгаа хүнээс өөрийн ирэхгүй бурхан талархал гардаг юм аа. Амен. Хоёрдугаар талархал бол гайхамшигыг бий болгодог. Хоёрдугаар талархал бол гайхамшигыг бий болгодог. Иохан 6 дугаар бүлгийн 11 дугаар ишлэг уншъя. Иохны 6 дугаар бүлэг 11 дугаар ишлэг. Иохан 6-гийн 11. За Есүс энд 5,000-аас илүү хүнийг хоолсон байна. Хэдэн загсаар хоолдог вүлээ? 5 талх 2 загсаар Есүс 5,000-аас илүү хүнийг хоолсон. Энэ бол гайхамшиг байсан, тийм үү? Энэ гайхамшиг үстэй? Тийм биз дээ? Эзэн гайхамшигаар дамжуулан 5,000 илүү хүнийг хоолсон. 11 дэх эшлэлдэр яг юу болсныг энэ гайхамшиг болоход яг юу болсныг бүгдээ уншия. Тэгээд Есүс талхнуудыг авч талархал өргөөд суугчдад тарааж өгөв. Мөн загсагч хүснэр нь өгчээ. Хүмүүс цацны дараа тэр шав нартаа юу ч хаяхгүй тул үлдсэн цөвдлийг нь цуглуул гэв. Хүмүүсийг хоололсон 5-10 талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад 12 сагс дүүрчээ гэж хэлсэн. Есүс энэ гайхамшигын төлөө бурхан зөвхөн талархсан байна. Зөвхөн талархсан. Есүс ингээл 5 талх 2 загсаа өнгөл өмнө тавиал ингэж залбирааг өө гэж ирээл. Есүсийн нэрээр үрж 5,000 хүнд хүрх хэмжээний үс гэж Есүс ингэж залбираагүй. Тэгээ эсвэл Есүс бас ингэж залбираагүй. Та гайхамшиг хийгээч, гайхамшиг болооч гэж Есүс ингэж залбираагүй. Тэгэл тарааж явахдаа гайхамшиг бол гэж ингээгүй Есүс. Зүгээр бурхан талархаад тараасан тэнд гайхамшиг болсон байна. Талархах үед гайхамшиг болдго юм аа. Талархах үед эзэн ямар агуу вэ гэдгийг бид өөрсдийнхөө амьдралд харддаг юм аа. Танд талархах зүйл 5хан талх 2хан загс байж болно тийм ээ. Чамд талархах зүйл жоохон зүйл байж болно. 5,000 илүү хүнийг урдаа суулгачаад 5хан талх 2хан загсны төлөө талархна гэдэг ямар бах вэ? Та нар боддоо. Тийм ээ. Өөртөө байгаа өчүүхэн жижиг зүйлний төлөө талархна гэдэг заримдаа талархмааргүй санагддаг. Энэ уу та. Явж энэ үү. Бид нар заримдаа амар чамалдаг. Чамласнасаа болоод талархаж чаддгүй. Есүс чамлж болох байсан тийм. Энд нэг хүүхдэд 5 талх 2 загс байна гэсэн Есүс аваад ир гэжсэн. Тэгээд тэр 5 талх 2 загсыг Есүсийн өмнө тавьсан. Тэгээд Есүс тэр 5 талх 2 загсны төлөө талархсан. Гэхдээ Есүс тэнд 5,000-аас илүү хүн байгааг харж исэн. Тэгэхээр тэр өчүүхэн жижигхэн тэр 5,000-аас илүү хүнтэй харьцуулах юм бол 5 талх 2 загс юу юм бэ? Юу ч биш байхгүй юу? Энэ ч одоо юу юм бэ гэмээр байхгүй юу? Одоо юу гэдэг юм тийм ээ? Тэгм бурханд итгэдэггүй хүн бол одоо юу юм бэ энэ одоо яаж байгаа юм бэ гэж тийм. Ингэж хэлэхэр зүйл. Гэтэл Есүс тэр өчүүхэн жижиг зүйлийн төлөө талархах үед бурхан тэрийг өсгсөн байна. Өөртөө байгаа жоохон зүйлийн төлөө ч гэсэн талархаж сур. Эзэн агуу ихийг өгдөг юм аа. Эзэн агуу ихээр ивэдэг юм аа. Бид талархах үед эзний гайхамшиг бидний амьдралд болдог юм аа. Амен. Энэ бол талархлын тухай сүнслэг 2 дахь сүнсний 2 дахь үнэн байна. 3-т нь талархал бидний дотор өөдрөг байдлыг бий болгодог. 3 дахь
талархал бидний дотор өөдрөг байдлыг бий болгодог байна. Өөдрөг байдлыг бий болгодог. За одоо Үлс номын 27 дугаар бүлгийн 33-аас 38 дугаар ишлэгийг уншъя. Үлс 27-гийн 33-аас 38. Үлс 27-гийн 33-аас 38. Илч Паул Ром руу явж явах үедээ далайн шуурганд өртсөн. Усан онгоцон дээр 276 зорчигч явж исэн байна. Тэгээд далайн шуурганд тэд үнэхээр олон өдрийн туршид хоол ундгүй ядарч зүдэрч амьдрах найдвар нь тасарч амьд үлдэх найдвар нь тасарч тэдний үнэхээр хүнд нөхцөл байдал газрын дундад тэнгист аяллаа үргэлжлүүлж байсан. Үнэхээр нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байсан тухайн үед. Бүгд л усан онгоцтойгоо ингээд далайн шуурганд живж өгдөг юм байж гэдэг айцтай хүн болгон айцтай тэр завин дээр явж исэн. Ромын 276 хүнийг тээсэн тийм ээ. Хоригдлоод Ромын 100 цэргийн дарга цэргүүд тэгээд усан онгоцны багийнхан тийм ээ. Ингээд Паул болон түүний нөхөд ингээд нийлээд 276 усан онгоцоор Ром руу явах замдаа далайн шуурганд өртөөд төөрсөн баг. Ингээд олон өдрийн туршид тэднээс нарч үзээгүй, сарч үзээгүй, одч үзээгүй, өдөр шөнөөс ялгахаа болсон, өдөр шөнөгөө далайн шуурганд нүдүүлсэн хамаг байдаг юмаа далаа тэнгис рүү авч шидсэн, эцдээ тэдний амьд гарах найдлага тасарсан. Маш хүнд аялал болсон байгаа энэ аялал. Ингэж аялж явахдаа Паул юу гэснийг бүгдээ одоо уншицгаая. Дуулал Үлс 27 дугаар бүлгийн 33-аас 39 дугаар ишлэгийг би унших гэж байна. Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж та нар өнөөдөр хүртэл хүлээсээр хоолгүй 14 өдөр юу ч идэлгүй явж байна. Иймд та нарыг юм идэж гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хинич толгооноос ширхэгч ус унахгүй гэлээ. Тэр ийхүү хэлээд талх авч бүгдийн өмнө бурханд талархал өргөн хуваагаад идэж эхлэв. Тэд бүгдээрээ урамшин зоригжиж бас юм идцгэлээ. Усан онгоцон дээр бид бүгд 276 байсан юм. Тэд цадтал идчихэд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хайж эхэллээ гэж хэлсэн байна. Энэ аяллаас энэ 276 хүний нэг нь ч үхээгүй байдаг. Бүгд тэд аврагдсан байна. Энэ далайн шуурганаас усан онгоц нь бол эвдэрсэн, харин бүгд амьд гарч бол чадсан байна. Майлт гэдэг арал дээр тэд газарсан байдаг. Тэгэхээр Паул тэнд үнэхээр 14 хоногийн туршид юу ч идээгүй ерөөсөө үхэхээс өөр гарцгүй болцсон тийм одоо байдалд явж байгаа хүмүүсийг Паул юу гэж зоригжуулж байна тийм үү? Юм идээд аваа. Аврагдахад чинь хэрэгтэй. Юуны чинь тэртээ тэрхүү өгч яхад юуны чинь юм идэх гэж те. Хүн болгол тийм бодолтой байсан. Харин Паул яасан? Энд байгаа нэг ч хүн өгөхгүй өснийх нь ширхэх гэж дутхгүй. Тэгэж Паул хэлсэн. Яг бол Паулын зүуд нь бурхан тэгж хэлсэн байсан. Тэгээд Паул талархал аваад бүх хүний өмнө талархаад бүгдэд өгөхөд хүмүүс урам зоригтойгоор тэрийг идээд тайвширсан. Тайвширсныхаа дараа буудаг бүгдээ усан онгоцыг хөнгөн болгохын тулд буудаг тэнгис рүү хайж хэлсэн. Ингээд удалгүй яасан энэ одоо усан онгоц бол өглөө үүрээр тэд нар бол газарддаг байгаа тийм ээ. Майлт арал дээр энэ хүмүүс бүгдээрээ газарцсан байдаг. Тэгэхээр хамгийн хүнд үед ч гэсэн Паул талархаж чадчихлаа. Хамгийн хүнд үед ч гэсэн Паул талархснаар тэр хүмүүсийн урам зориг сэргийж чадсан байна. Хамгийн хүнд үед бурхан талархснараа тэр хүмүүсийн одоо тэр урам хугарсан, зориг нь мохсон, тийм ээ, тэр шантарсан зүрх сэтгэлийг тэр өөд нь өргөж чадсан байна. Талархал гэдэг бол бидэнд өөдрөг сэтгэлийг бий болгож байдаг. Талархал гэдэг бол бэрхшээлийг давах хүчийг бидэнд өгч байдаг. Талархал гэдэг бол шуургыг сөрөх хүчийг бидэнд өгч байдаг. Амен. Талархал гэдэг бол бэрхшээл дондор хаг яраад гарах хүчийг бидэнд өгч байдаг. Өнөөдөр чиний амьдрал далайн шуурга мэд хүнд хэцүү бэрхшээл зовлон та нарын амьдралд байна уу? Би танаас асууя тийм ээ. Танаас үнэхээр заримдаа найдлахгүй мэт санагдах, заримдаа үнэхээр ирээдүгээс айх, заримдаа цаашдаа юу болдог бол гэж бодогдох тийм өдрүүд та нарт байдгүй. Тийм сэтгэл зовоосон, санаа зовоосон бодлууд та нарт байдгүй. Би та нарт хэлье. Эзэн таларх. Тэгээд дотор чинь баяр хөөр төрхийг чи мэдрэх болно. Зөвхөн эзэн таларх. Тэгээд эзэн чамд тайвшруулахыг чи өөрөө мэдрэх болно. Тэгээд эзэн талархах үед эзэн чиний ирээдүйд хаалгуудыг нээгээд чамд гайхалтай ирээдүйг гайхалтай төлөвлөгөөгөө чамд өгөх болно. Амен. Паул хамгийн хүнд үед ч гэсэн талархаж чадсан шүү. Тэгвэл амьдралынхаа ямар ч үед талархаж чаддаг байгаарай. Дөрөвдүгээр талархлын тухай Библийн 4 дахь сүнслэг үнэ. Талархал бол сүнсний нүд нэгцний шинж байдаг.
талархдаг хүн бол тэр хүний сүнсний нүдэн нээгдсэний шинж байдаг. Ром 1:21 дэх ишлэл. За Үлс номын 10 байгаа. Ром ном 1-р бүлгийн 21 дэх ишлэл. Ром 1:21. Ром 1:21. Гаргасан. Ром 1:21. За 19 дэх ишлээс уншъя. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний донд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм аа. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр нь дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүн талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ гэж хэлсэн байна. 21 дэх ишлэлийг та дахиад хардаа. Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүн талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч гэдэг чи юу гэсэн үг юм? Бурханыг талархахгүй магтахгүй байснаасаа болоод яасан гэсэн үг вэ? Бодол санаандаа хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ гэж хэлсэн байна. Тэгээд бид Есүс Христэд итгэх үед итгэснийхаа дараа бид байгаль дэлхий дээр гараад өөрөө ирэхгүй энэ Бурханыг би яагаад өмнө ингэж хараагүй болоо гэж боддог мөн үү? Та нар Шинаандуу явахдаа тэгж бодсон уу? Тэр өнгө алгасан тэр уулыг харахтаа, тэр гайхалтай сайхан агуу, эсвэл тэр уул толгодыг харахтаа, тэр үзэсгэлэнтэй сайхан байгаль дэлхийг харахтаа бид тэр өмнө харах нүд бидэнд өмнөдөө байгаагүй. Харин одоо бид тэрийг хараад Бурхан ямар агуу юм бэ гэж бид түүнийг магтдаг. Бид түүнд талархдаг. Энэ сайхан цэвэр цэнгийг агаад, энэ сайхан байгаль ертөнц намайг энэ бүгдийн дунд авчирч ийм сайхан цаг өдрийг энэ улирлыг өгсөн эзэн талархаж байгаа шүү дээ бид нар. Яг бидний сүнсний нүд нэгдсэн байхгүй одоо. Бид Есүст итгээд оршин хороо бид өөр нүдээр хардаг болсон. Харин Есүст итгэхээс өмнө бид яадаг байсан. Зүгээр байдаг л оршин хороо шүү дээ. Тийм ээ? Зүгээр ингээд байдаг л оршин хороо байдаг л ууланд ингээд явж байгаа. Тэгээ ямар Бурхан талархмал юу ч байхгүй. Яг л ухаргүй сэтгэлдээ зүрх сэтгэл нь харанхуй болоод нүд нь сохорцсон байсан учраас бид нар тэрийг хардаггүй байжээ. Харин одоо бид эзнийг таньж мэдээд эзэнд итгэх үед өөрөө ирэхгүй энэ юмс үзэгдлийг харахтаа бид Бурханыг биширдэг. Бурхан бидний алдар магтаалыг өргөдөг. Та нар далайн ирэг дээр очихоор яадаг вэ? Бурхан ямар агуу юм бэ гэж боддог мөн үү? Тэр далайн иргийн тэр хөөсрөх чимээ, тэр хад ирээс савж байгаа далайн цалигж байгаа ус, тийм үү? Эсвэл тэр хаднаас доошоо урсж байгаа тэр хөрхөөний ус, эсвэл тэр өргөн их ой мод, тийм ээ? Тэр бэлчиж яваа мал адгуус, тэр буг согоо, тэр бүгдийг харахтаа эзэн ямар агуу юм бэ гэж бид нар түүнд өөр ирэхгүй талархдаг. Тэгэхээр талархдаг байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр хүний сүнсний нүд нэгдсэн байна гэсэн. Талархаж чадахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Иргэн тойронд нь байгаа эзний гайхамшиг олж харах нүд байхгүй байна гэсэн утгатай. Харахгүй байна гэсэн утгатай. Та сүмд явдаг хэрнээ. Та Есүст итгэдэг гэж ярьдаг мөртлөө та өнөөдөр өөрийнхөө амьдралын иргэн тойронд байгаа болж байгаа зүйлүүдийг хараад Бурхан энэ бүгдийг өгж байгаа, энэ бүгдийг эзэн миний төлөө хийж байгаа гэж та боддгоо бол хаана явна вэ гэж би асуумаар. Бид харлаган явж байна гэсэн утгатай. Тийм болохоор бид маш их талархах юм. Миний хувьд Америкт ирээд ингээд үндсэндээ 2 сар болж штэ одоо. Энэ хагасаа дээр би одоо ингээд буцна. Тэгээ нэгд өдөр гэртээ очино. Явсаар хатал нэгд өдөр очино. Би ч одоо ирээдүйд рүү явах гэж штэ одоо өнгөрсөн цаг үеэс. Одоо монголчин ирээдүйд явж байгаа штэ одоо бидрээс нэг 12 цагийн ирээдүйд явж байгаа. Бид нар 12 цагийн өнгөрсөн цаг дээр амьдарч байгаа. Би одоо ирээдүйд рүү явна. Баяртай та нарыг ороход ирээдүйд рүү явна. Би ирээдүгээс ирсэн хүн шүү дээ ер нь. Би ирээдүгээс ирсэн. Одоо би ирээдүгөө буцлаа. Оддын охин шиг те. Та нар оддын охин Майка гэдэг кино үзчихсэн үү? Чехийн залуучууд дуурахгүй байна. Тэгээ дээр үеийн кино аахгүй юу? Дээр 80-аад оны үед гардаг байсан оддын охин гэдэг Чехийн үлгэрийн кино гардаг байсан. Нэг оддын охин гариг ертөнцөөс дэлхий дээр ирээл ингээ хүн болж байгаа тухай. За тэр ч яах. Би мэдчих Майка ярьсан явж байна. Тэгэхээр би ирээдүгээс ирсэн би ирээдүг рүү буцаж байна. Тэгэд гол нь тэр чинь ярих хөлтэй. Дайлаа явчлаа. Энэ ингээ ирээд 2 сарын би энийг ярих гэсэн байхгүй. Энэ дэр ингээ 2 сар ингээ болж байгаа хугацаанд бол ингээ заримдаа ингээ хямарж байгаа байхгүй гэрээ санаад гинт ганцаардаа гинт сонирн болчих чинь.
Би энд яага байгаа. Тийм асуулт өөрөө ирэхгүй төрж байгаа хгүй. Та нар бүгд ажилд явцсан. Баахгүй. Би яага байж байгаа. Гинт сонин болоо, сонин сүнсэнд ингээ эзэмдүүлээ. Хачин болж байна. Ингээд өдөр заримдаа ингээд ганцаараа ингээд сонин болоод гансраад ингээд хачин болоод ингээд газ талархаж байгаа байхгүй баярлалаа зүүн тандаа талархыг. Талархаад эхлэх сэтгэл гайгүй болчих. Яагаад гэвэл эзэн надад юу хийж байгаагийн төлөө би талархаж юм бурхад. Тийм ээ? Энэ намайг авчирснараа бурхан ямар ажиллаа хийж ийн намайг яаж хийж ийн гэдгийг харахтаа бурхан баруун солгоогоор талархыг. Тэр нийтлээ талархыг, энэ нийтлээ талархыг. Бараг талархыг хэлдэггүй байсан юм болгоныхаа төлөө талархыг гэдэг. Ингээд ирсэн чинь амьдрал аяга утга учиртай болоо зүв сэтгэл маань дүүрч тийм. Үнэхээр гоё болж байна. Тийм ээ. Тэгэхээр та нарын амьдрал ч гэсэн тийм үе байдаг баха. Тийм хоосон мэдрэмжтэй үе. Хоосорсон юм шиг. Тийг санагдах үе таамаг гэсэн байдаг баха. Харин эзэн талархна гэдэг бол бидний сүнсний нүд нэгцний шинж байдаг бахна. За талархлын тухай 5 дахь үннийг үз. 5 дахь нь талархлаа өргөх нь бурхны хүсэл байна. Талархлаа өргөх нь бурхны хүсэл байна. Бурхан биднээс юу хүсдэг гэж бид нар заримдаа бурхны хүслийн дагуу амьдрмаар байна гэж аяг ярьдаг үстэй. Яа бурхны хүслийн дагуу амьдрах юмсан гэл тэ. Бурхан надаас яг юу хүсэж байгаа болоо. Би юу хүсэж байгааг юм хэлэх үү та нарт. Бурхан таныг талархаасаа гэж хүсэж байгаа. Тийм. За уншия. Библи уншия. Бүгдээрээ. 1-р Тесалоник 5:18 уншия. 1-р Тесалоник 5:18. 1-р Тесалоник 5:18. 13:39 гэсэн дугаартай хуудсан дээр байна. 13:39 дугаар хуудсан дээр байна. За 1-р Тесалоник 5:18. За. Бүгдээ зэрэг уншия. 1 2 3. Бүх зүйл талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн. Амен. Хин амен гэж хэлмээр байна. Та нар Бурхны хүслийг мэдж авлаа ш. Танд ганцхан нэг ч гэсэн Бурхны хүслийг мэдээд авчлаа. Амен. Баярлж байгаа үстэй. Юу чинь бүх зүйл талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн гэж байна. Тэгэхээр биднийг Бурхан талархаасаа гэж хүсдэг байна. Гэхдээ Есүсийн дотор, Есүс дотор тийм учраас Христ Есүс дэх гэж хэлсэн байгаа тийм ээ. Тийм ээ. Есүс Христийн дотор бид Бурхан талархах нь Бурхны биднээс хүсэж байгаа хүсэл мөн байна. Тийм болохоор бид яагаад талархдаг юм бэ? Талархлын сүнслэг ач холбогдол нь жоохон юундаа байдаг юм бэ? Талархал бол Бурхны хүсэл учраас бид талархдаг юм аа. Амен. Заримдаа та нар юу гэж бодож байна? Би ингээл амар залбирах гал суудаг байхгүй юу? Гэр мөртөө ингээл орныхаа хажууд ингээл өвдөг сүгдөл. Амар ингээл ийм ч нэмэдлээ залбирдаг. Баах юм бодоол ингээл суугаал. Залбирал эзэн минь та ингэж тэгж гэжсэн нь амар утгагүй болоо явчихдаг байна. Гэхдээ би энийг зөндөө Бурханаас би гойсон тийм. Бурхан энийг айл эзэн мэдж байгаа. Би ингээд энийг ойлог домог болгоод ингээл би тавтаадах шаардлага байна уу? Тийм бодогдохгүй надад байдаг. Та тэгж бодогдгүй юу мэдэхгүй. Бодогдгүй болоогүй л энэ да. Би тэгээ бодогдоо би юу залбирах вэ гэхэл яг эзний сүнс намайг чи эзэн талархаач гэж намайг ятгаж байгаа юм санагдав. Тэгээ би зөвхөн эзэн зүгээр л талархаж эхэлдэг тэр үед. Би ийм ч юм гэд баах юм залбирхаас илүү зүгээр би Бурханыг талархаж магтаж эхэлдэг. Та бол агуу эзэн, та бол эзэн, Бурхтын Бурхан, хаадын хаан, та бол Христ, та бол үнэн, та бол зам, та бол миний хончин, миний эзэн, миний аврагч, та намайг өнөөдрийн хүртэл ивээсэн, та намайг төрөхөд минь ч та намайг ивээсэн байсан. Би таны тэр үед мэдэхгүй байсан ч гэсэн та намайг ивээсээр л байсан. Тэгээд би итгэдэг болсныхаа дараа л мэдсэн. Тэгтэл таны ивэл миний амьдрал дээр үргэлжил байсан. Энэ итгэлийн амьдралаар амьдсан 2 жилийн турш та бол агуу байсан гэд. Ингээл өнгөрсөн босон бүх ингээл бодогдож байгаа зүйл бүрийнхээ төлөө Бурхан ингээд талархаад эхэлдэг. Тэгээд баахан талархаад залбирсны дараа сэтгэл авчдаг. Дүүрчдэг. Тэгээд би тэндээс юу сурсан бэ? Бурхан заримдаа биднийг зөвхөн талархаасаа гэж хүсдэг юм байна гэж сурч авсан. Ариун сүнс заримдаа биднийг эзэнд үнэхээр талархаасаа гэж хүсдэг. Тэгээд бид залбирна гэхэлэр талархал гэдэг юм зүгээр залбирлын оршил гэж ойлгодог. Тэгээд талархал гэдэг зүгээр автоматар нэг Бурхан дандаа баярлалаа гэнэ гол юмд ордог тийм ээ. Тэгээд бидний санаа фокус бол гол юмдаа төвлөрсөн байдаг. Харин Бурханы фокус бол
биднийг талархаасаа гэдэг дээр тийм ээ. Бид нар болохоор ингээл бурхан минь дандаа баярлалаа Есүсийн нэрээр ингээл талархаал гэдэг ихний 2 3 алхам ингээл өнгөрөөл гол юм руугаа орох гэдэг тийм. Гэтэл бурхан бидний ихний 2 3 алхам дээр нь байлгамаар байдаг. Яг чи яг наадхан дээр зогсоод одоо надад талархаач гэж. Яг л таларх нь эзний хүсэл байдаг. Тийм ээ. Талархлыг бурхан биднээс авахыг хүсдэг. 6 дугаарт нь талархал бол бурханд өргөх үйлчлэл юм. Талархал бол бурханд өргөх үйлчлэл юм. Та талархж байгаа бол та бурханд үйлчилж байгаа юм. Та бурханд үйлчлэмээр бол бурхан таларх. Энэ чинь үйлчлэл юм. Та бурханд талархлаа өргөдөг бол та эзний нэрээр та түнд үйлчлэлийг өргөж байгаа явдал юм аа. Еврей номын 12 дугаар бүлгийн 28 дугаар ишлэгийг одоо уншъя. Еврей 12-ын 28. Еврей 12-ын 28. Еврей 12-ын 28. 1366. 1366 доор утсан байна. За бүгдээ хамт уншъя. 1 2 3. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл айдас бүхий тааламжит үйлчлэлийг бурханд өргөх юм гэж хэлсэн байна. Хэлж дээ те. Тиймээс үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул гэж штэ. Мөнхий ус ингээ ганхдаггүй. Монголын эзэнт гүрэн бол ингээ ганхаж байгаад унтсан штэ. Санаж байна уу? Тийм ээ? Ромын эзэнт гүрэн ингээ ганхаж байгаад ингээ унтсан штэ. Александрын байгуулсан одоо тийм ээ их одоо Грекийн эзэнт гүрэн ингээ ганхаад унтсан. Энэ дэлхийн ус үндэстнүүд, энэ дэлхийн том хаанчлууд бүгд ганхдаг. Бүгд ингээ нэгэн цагт хүчрхэг байж байгаад нэгэн цагт бууран дороотоод өөр нэг ус хүчрхэг болж ээлж дараалалаа ингэж гарч ирдэг байгаа. Харин энэ дэр хэлж байна. Бидний бурхнаас авсан тэр хаанчлал бол үх ганхах хаанчлал юм а гэж. Мөнхий ус бол хизээж онохгүй, хизээж устдахгүй, хизээж дуусахгүй. Үрд мөнхийн хинч энэ усыг мөхөж чадахгүй. Энэ бол бурхны ус. Ийм агуу хаанчлалыг бид хүлээн авсан тул яа гэж юм. Талархлаа илэрхийлцгээе гэж хэлсэн байна. Тэгэнгүүтээ дараагийн үйлбэр дээр хэлж байна. Үүгээр гэж юм тийм үү? Үүгээр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Талархлаа гэсэн үг шүү дээ. Үүгээр талархлаа илэрхийлцгээе гэдэг нэг үйлбэр дуусчлаа. Одоо үргэлжлүүлээд үүгээр гэдэг хэлэхээр та утга зохиолынхаа хам сэдвийн хувьд ойлгож штэ. Одоо бол үүгээр гэдгээрээ талархлаараа гэдгээ ярьж байна. Талархлынхаа тухай үргэлжлүүлээд ярьж байна гэж одоо ойлгож штэ. Тийм ээ? Үүгээр буюу талархлаар хүндлэл айдас бүхий тааламжит үйлчлэлийг юу гэж байна? Бурханд өргөх юм а гэж хэлж байна. Тэгэхээр бид талархлаар тийм ээ хүндлэл айдас бүхий тааламжит үйлчлэлийг бурханд өргөдөг байх нэ. Та талархж байгаа бол та бурханд үйлчилж яана гэсэн утгатай байна. Амен. Халелуя. Тийм учраас бүгдээ эзэнд үйлчилж амьдрья. Эзэнд талархаж амьдрья. Төсвөлийн 7 дугаарт нь талархлын долоот одоо сүнслэг үнэн бол талархал бол мөнхөд өргөгдөх үйлчлэл юм аа. Талархал бол хизээж дуусахгүй үргэлжлэх үйлчлэл юм аа. Талархал бол хизээж дуусахгүйгээр үргэлжлэх үйлчлэл юм аа. Илчлэлт 7-гийн 12. За Библийн хамгийн сүүлийн ном болох Илчлэлт номын 7 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. Илчлэлт 7-гийн 12. За, Илчлэлт 7-гийн 12. За, хамт уншъя. 3 Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний бурханд үеийн үед байх болтугай. Амен. Гэцгээв гэсэн байна, тийм ээ. Тэгэхээр юу гэж юм? Үеийн үед бурханд юу байна гэж юм? Талархал, магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндлэл, хүч чадал, сүр хүч нь бидний бурханд үеийн үед байх болно гэж хэлсэн байна, тийм үү? Номлол үеийн үед байх уу? Байхгүй шүү дээ. Юу байна гэж. Мөнхийн усад очиод номлох шаардлага байна уу? Байхгүй шүү дээ. Та нар ухаан пастор битээ өдөр гүйж ирэл пастра нэг номлоод тавч. Ойртой хямраад болдгоо. Ийм яриад явах уу мөнхийн усад? Тэгвэл тэр мөнхийн ус биш үсттэй.
Мөнхийн ус очичоод стресстэй явж тэр мөнхийн ус биш гэсэн там байж магадгүй шүү яа. Тийм ээ. Тэгэхээр тэнд яг уу номлол гэж байхгүй. Иш үзүүлэх шаардлага байхгүй тэнд. Номлох шаардлага байхгүй. Сайн мэдээ тараах шаардлага байхгүй. Харин тэнд юу байх вэ? Эзнийг магтана. Эзний сүрж ахлан яруу алдартанд талархна. Энэ бол үеийн үед байх үйлчлэл юм аа. Тийм учраас үеийн үед байх үйлчлэлийг хийгээрэй. Эзэнд талархаарай, тийм ээ. За англиар өнөөдөр бүгдээрээ талархлын тухай 7 чухал зүйлийг үзлээ. Нэгдүгээр талархал бол итгэл юм. Хоёрдугаар талархал бол гайхамшигыг бий болгодог юм. Гуравдугаар талархал бол өөдрөг байдлыг бий болгодог юм. Дөрөвдүгээр талархал бол сүнсний нүд нэгцний шинж юм. Тавдугаар талархал өргөх нь Бурхны хүсэл юм. Зурдугаар талархал бол Бурханд өргөх үйлчлэл юм. Долдугаар энэ үйлчлэл нь мөнхөд үргэлжлэх үйлчлэл юм гэж үзлээ шүү дээ, тийм ээ. Бүгдээ хамтдаа талархацгаая. За одоо бүгдээ буцаад дуулал 136-аар гаргая. За одоо талархлын тухай сурцсан. За одоо дуулал 136-ыг ари өөр унших байх гэж би найдаж байна та нарыг. За одоо яг нөгөөгөр уншин шүү. Тийм ээ. Энэ талын игнэ талархах тун гэдэг хүртэл нь уншаад энэ талын игнэ түүний хайр инрэл мөнхийх гэдгийг уншин шүү. За яа. За одоо талархлын тухай бүгдээ Библиэс 7 чухал сүнсний үннийг бид нар хамтдаа сурцсан. За одоо тэгээд энэ ишлэлээ одоо бүгдээ эргээд одоо хамтдаа уншицгаая. За нэгдүгээр ишлээс 3И эзэн талархах тун Бурхтын бурхан талархах тун эзний эзэн талархах тун агуу гайхамшгуудыг ганцаар үлдэгч түн талархах тун мэрэгнэр тэнгисийг бүтээсэн түн талархах тун газрыг усан дээгүүр дэлгэсэн түн талархах тун агуу гэрлүүдийг бүтээсэн түн талархах тун нараар өдрийг захирулагч түн талархах тун сар ба оддоор шөнийг захирулагч түн талархах тун Египтийн ууган хүүхдүүдийг хороосон түн талархах тун Израилийг тэдний дундаас гарган авчирсан түн талархах тун хүчит гар сунгасан мотраар гаргасан түн талархах тун түүний хайр инрэл мөнхийх 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 бүгдээ хамт уншъя. Бүх махбодод хоол хүнс өгдөг түүн талархах тун түүний хайр инрэл мөнхийх Тэнгэрийн бурхан талархах тун түүний хайр инрэл мөнхийх. Амен. Бүгдээ хамтдаа эзний өмнө яг одоо талархах цагийг гаргая. Би таныг яг одоо эзний өмнө талархаасаа гэж хүсэж байна. Талархал бол итгэл юм. Талархал бол гайхамшиг бий болгодог юм. Талархал бол өөдрөг байдлыг бий болгодог. Талархал бол сүнсний нүд нэгсний шинж. Талархал бол Бурхны хүсэл. Талархал бол эзэнд өргөх үйлчлэл. Талархал бол мөнхийн үйлчлэл юм аа.